Он гарснаас хойш 17,325 ширхэг хуванцар савтай химийн бодис манай улсад импортоор орж иржээ. За 52% нь урд хөршөөс орж ирсэн байна. Манай иргэдийн хэрэгэлдэг нарантуул хар хорин захад зарагдаж байгаа хуванцар савны 83% нь хуучин сав байгаа нь мэргэжлийн хэлтийн байгууллагаас өнгөрсөн сард хийсэн судалгаагаар тодорхойлоод байна. Худалдаж байгаа савны 96% нь хүнсний зориулалтын бус гэдгийг албаны хүн хэллээ. За 20-с 50 литрийн багтаамжтай яг ийм савнууд 20-с 40 мянган төгрөгөөр зах зээл дээр худалдаалагдаж байна. Харин хүнсний зориулалтын сав нь зах зээл дээр үүнээс 3-аас 4 дахин үнэтэй худалдаалагдаж байгаа юм байна. Савны доод хэсэгт гурвалжин тэмдэглэгээ дотор код байгааг харж байж худалдан авалт хийх хэрэгтэй юм байна. Хэрвээ 2-4 гэсэн кодтай байвал хүнсний зүйл хадгалж болохгүй юм байна. Савнд нь байсан бүтээгдэхүүн манад савлагдаж орж ирээд тэр одоо бүтээгдэхүүн суларсан тохиолдолд дахиж тэрийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. За бусад одоо 3, 6, 7 зарим тохиолдол бол бүр огт тэмдэглэгээгүй байгаа. Ийм одоо савнууд бол хүнсний зориултын бус савнууд. Ялангуяа одоо тэмдэглэгээгүй 7 гэсэн кодтой ийм савнууд бол химийн бодисын савлах зориулттай ийм хуванцар савнууд байдаг учраас энийг бол хүнсэнд хэрэглэхийг бол ерс одоо хориглох ийм зайлшгүй шаардлагатай. Эдгээр савнд үлдсэн хар тугалга болон бусад химийн бодис хүний биед хоримтлагдаж мэдрэлийн системийг хордуулан өвчлөл үүсгэх эрсдэлтэй юм байна. Мөн хор тавдар үүсэх шалтгаан болж байгаа юм байна. Америкийн агуулмж 48 дахин гарсан байгаа. Тэр одоо хуванцар савнд хадгалсан усанд жишээлх юм бол энэ нь бол стандарт заасан зөвшөөрөгдөх норм хэмжээнээс бол 27 дахин их байх жишээтэй. За нөгөө ихэвчлэн хийгээд байдаг айраг сүүнд болохоор зэрэг хар тугалгын агуулмж 3.4-өөс 4.4 дахин их стандарт заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс энэ яг гэхэлэр зэрэг хэрвээ одоо энэ хүнд металлуудыг бид нар удаан хугацаагаар ингээд баг багаар хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулаад аваад авах юм бол ялангуяа хар тугалгын хүнд металлууд бол цулаг эрэхтэнд хоримтлагдаад ингээд одоо хор тавдар үүсгэх, ургийн гажид үүсгэх гэх мэтлэнгээр ийм эрүүл мэндэд бол өнөөдөр зүгээрсэн ч гэсэн тодорхой хугацааны дараагаар бид нарын эрүүл мэндэд бол аюул занал учруулах ийм одоо эрсдэлтэй. 2-4 гэсэн кодтай савн дахин ашиглаж болохгүй гэдгийг илтгэдэг байна. Зөвхөн 1-5 гэсэн кодтай хуванцар савнд л хүнсний зүйл хадгалж болох юм байна. Гэр ахуйн хэрэгцээний хуванцар хэрэгсэл худалдан авахдаа ч мөн зөвхөн 1-5 гэсэн код байгаа эсхийг сайтар харж байж худалдан авалт хийхийг анхааруулж байна.